Ерөнхийлөгч өнгөрсөн 5 жилийн хугацаанд Төв Азийн бусад бүх орнууд руу өөрөө айлчилсан. За энэ эдгээр одоо улс орнуудын ерөнхийлөгч нарсан манай улсад бас хариу айлчлал хийсэн ийм одоо бүрэн бүтэн гадаад бодлого болж цогцороо одоо яг хэрэгжиж байна. Энийний одоо гол үр дүн нь юугаар харагдаж байгааг нь хувийн хвшлийнх маань аж ахуй нэгжүүд баялаг бүтээгчид маань бол энэ бизнес форумынхаа үеэр ч гэсэн хэлж байна. Монгол зохион байгуулагч байгаа бас харилцан солилцож байгаа энэ төлөөлөгчдийнх нь одоо амнаас гарч байгаа үгээрсэн харахад бол энэ шин зах зээл нэгдсэн Төв Аз гэдэг энэ C5 гэж яриад байгаа Төв Азийн 5 орнууд бүгдээрээ манай улстай үүх дүүхээрээ үнэт зүйлээрээ өв соёлоороо бас юм ойрхон харилцан бие биенээ ойлгодог, хүндэлдэг монголчууд бидний бас арчлалын журмаар одоо явж олсон энэ ололт амжилтын талаар ч гэсэн бас ихийг сурахыг, мэдхийг одоо бас туршлагаас нь хуваалцахыг хүсэж ирмэлцдэг, бидэнтэй их ойрхон байхыг хүсдэг ийм сайхан улс орнууд байдаг. Дотроосоо Казахстан улстай бол бид стратегийн түвшилт тогтоосон. 24 онд Токаев ерөнхийлөгч манай улсад Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар төрийн ажил хийхдээ стратегийн түвшилт тогтоож манай улсын Төв Азийн 5 орн дотроосоо анхны стратегийн түвш болсон. Энэ айлчлал бол өөрөө юугаараа онцлог байгаа юм бэ гэхээр урд өмнө одоо 24 онд болсон айлчлалаас ялгарх юм нь илүү олон баримт бичгүүд гар үсэг зурагдлаа. Суур одоо эрх зүйн баримт бичгүүдийг байгуулж исэн бол энэ удаа бол илүү тодорхой яг ямар салбарт ямар ажил хийх үү гэдгээ тодорхойлсон ажлын план төлөвлөгөөгөө гаргасан 25-аас 26 онд гэж ярьж исэн бол одоо 26-аас 27 онд хэрхэн худалдаагаа одоо ярьж тохирсон 500 саяхан эргэлтэнд хүрэхгүй те ямар салбарт хамтарч ажиллах вэ? Арьс шир, ноос ноолуур, IT энэ олон салбаруудад бол хамтарч ажиллах боломж байна гэдгийг бол илэрхийлж байна.